тэгэхээр эндээс А олондогт сөрөг сондгоотой байдаг гэж байна. За сөрөг тоо бидэрт энэ 3 байна те. Энэ дотроос сондгоотой нь хэд вэ гэхээр хасах 5 хасах 1 байна. Тэгэхээр хэдэн шиг байгаа вэ гэхээр бүгдээрээ 2 шиг сондгоотой сөрөг. За сөрөгч цайны газар байгаа 3 төрлийн шүлтэй хоол 4 төрлийн шүлгүү хоолноос 1 хоолыг л авах юм байна. Тэгэхээр бүгдрийн надад нийт хэдэн хоол байгаа гэж 7 хоол байгаа. Тэрнээс 1 хоолыг л хичнээн аргаар авах гэж. Тэгэхээр 7 хоолноос 1-ийг сонгох боломжийн тоол гэсэн үг тий. Тэгэхээр 7-гийн факториалыг баах нь 7-оос 1 сар 6 өрчгийн 1-ийн факториал. Тэгээ энийг бүгдээрээ 7-гийн факториалаа 6 хүртэлх тооны өрчгийг өрчгөн 7, 6-гийн факториалын өрчгийг буюу хураалаа 7. Эсвэл энэ маань юу гэсэн үг вэ гэж ерөөсөө надад нийт 3 дээр 4-ийн нэмээд 7 хоол байгаа. Тэгээд 7 хоолыг нэг авах боломжтой тоо хэдвэ гэхээр 7 янз гэл болоо тий. За 3 нь одоо болохоор цайны газар 3 төрлийн салаад 4 төрлийн хоолоор үүсэж байгаа. Тэгэхээр би эндээс 1 салаад 1 хоол авах юм шүү. Тэгэхээр би салаад хоол 2-ыг авах юм байна. Тэгэхээр одоо би салаадыг хичнээн янз сонгох вэ гэхээр 3 янзаар, хоолыг хичнээн янз сонгох вэ гэхээр 4 янзаар. Тэгэхээр би салаад хоол 2-ыг хамт нь авах гэж байгаа учраас надаа 12 янз авах нэ. За энийг яагаад үржүүлж байгаа юм гэхээр бүгд одоо салаадаа би ингээд дугаарлчих. За хоолоо болохоор би Х1, Х2, Х3, Х4 гэж нэрлэж. Тэгэхээр би 1 салаад 1 хоол авах гэж байна. Тэгэхээр 1-р салаадыг одоо энтэй гэд 4 янз. 2-р хоолыг бас яг бас 4 янз. 3-р хоолыг бас яг 4 хоолтой авч болно. Тэгэхээр нэг тос бүрт би 4 хоол авч байгаа учраас 3-4-ийн 12 гэсэн үг. За 4-р А олондог надад ингээ өгцөн, Б олондог ингээд өгцсөн. За тэгэхээр энэ олонгийг олгоно. За энэ маань юу вэ гэсэн чинь А олонлогоос А олонг дотроос Б олонгийн элемент орсон байвал хасаарай гэсэн үг. Тэгэхээр одоо надад А олонлог маань энд байна. За одоо Б олонлогт орсон элементүүдийг хасчихъя. За энэ 0-ыг хасчихъя. Өшөө 3-ыг хасчихъя. Хасах 2-ыг хасчихъя. За тэгэхээр А олонлог дотроос B дотор орсон элементүүдийг бүгдээр хасчлаа. Гэсэн чинь манайх яасан гэж ингээд 4 элементтэй олдог байна. За 100-аас их биш гэхээр 100-аас бага. Тэгэхээр 7 тухахад 2 үлгэлэгддэг хэдэн натурал тоо гэж байна. За тэгэхээр 100-аас бага 7 тухахад 2 үлгэлэгддэг гэхээр хамгийн бага нь 2. За одоо энэ бүгд 7 нэмээ авчихсан. Дахиад 7 нэмлээ 16 гэх мэтлэн 100-аас хэтрэхгүй. За ийм тоо хичнээн шиг байхыг болох юм бүгдээ. За тэгэхээр одоо эндээс бүгдээ энэ тоонууд маань бүгдээ 7 тухахад 2 үлдэгддэг. За тэгвэл 7 тухагддаг хамгийн их тоо хэдийн гэж чи би 100-а 7 тухагаад бүхэл хэсгийг авчил та тий. Нэг нь 7 гээд 30 гэхэр чин 4 7 28. За 2 үлдэл гарчин. Тэгэхээр 14 ширхэг тоо юм байна л да. 14-ийг 7-оор үржүүлээд 98. Тэгэхээр энэ бол 7 хуваагддаг 2 ордоо. Тэгэхээр 7 хуваагддаг 2 үлдэгдлэгдэх тоо гэж амчин бүгдээрээ хамгийн сүүлчийн манай x тоо маань 98 7 хуваагддаг тоо 2 үлдэгдэг гэхээр 100 дээр дуусчих юм шүү. Тэгэхээр 100-аас их биш гэхээр 100 маань өөр орчиж байгаа. Тэгэхээр манай тоо маань 2 9 16 гэх мэтлэн 100 дээр дуусчих юм ба шүү. Тэгэхээр энэ маань архипетик прогресс гэсэн үгтэй 7 нэмж байгаа. Тэр хичнээн шиг гишүүн байгаа вэ гэхээр бүгдээрээ шиггийг олохын тулд хамгийн арихаасаа хамгийн ихний гишүүн хасаад 7 хуваагаад тэгээ нэгийг нэмэхээр манай шиг нь гадарна. Тэгэхээр 98 болоод 7 хуваагаад нэгийг нэмээ. Тэгэхээр энийг хуваахаар 14. Тэгэхээр надад 15 ширхэг ийм тоо байгаа байна гэсэн үг. За гүдгэр 10 онцгой хичнээн диагоналтай вэ гэж. За гүдгэр 10 онцгой тэгэхээр за гэх мэтлэн байна. Энэ үед эхлээд бүгд томьёо гаргах зэ. За тэгэхээр эхний оройгоос би хичнээн диагонал авчлах гэхээр хөрш хоёроор нь холбосон энэ хичмэл диагонал биш. За бус нь бүгдээр ингээд диагоналтай ингээд гих мэтлэн ингээд авчна. За тэгвэл энэ оройгоос орой болгоноос хичнээн диагонал гарах гэхээр өөрийг нь болон хөрш хоёроор нь хасчихна. Тэгэхээр би энэ болгоноос энэс хон 3 шиг диагонал гарна гэсэн үг. Тэгээд дараа нь явах гэсэн чинь энэ диагонал маань
энэ ариугаас нэг тоологдож байгаа. Нөгөө ариугаас дахиад нэг тоологдож байгаа учраас 2 тоо. За ингээд өдөр 10 цагтын жангилын тоглол бүгдээр одоо 10 орой болгоноос 7 жангил гарч байгаа юм байна. Тэгээ 2 тоо очно. Тэгэхээр энэ маань энэ хоёрыг хурахаар 5-ыг 30 10-аас 3-ыг хасгаар 7 гээд 35 жагналтай байна. За эсвэл бүгдээ яаж болох юм гэсэн чинь өдөр 10 цаг байгаа. Автогаар ингээ 10 цаг байгаа. Цэ 10-аас 2 буюу 10 цаг болгоныг 10 цаг болгоноос 2 цаг сонгож явах болгонд бүр хэрчим өссөн тийм үү. За ингээ бүх шмууд нь болж байна. За гэтэл одоо эндээс яасан гэсэн чинь энэ хоёрыг холбохоор чинь жагалахгүй тал болчихно. Энэ бас тал. Өөрөлд энэ дотор манайх 10 шиг тал явж байгаа учраас 10 талын хасаад өгчнө ингээ бодсон ч болно. Тэгэхээр C10-аас 2 гэдэг бол 10-ын факторалыг хуваах нь 10-аас 2-ыг хасгаар 8 өрчөр 2-ын факторал. За энэ бүгдээр 8 хүртэлх тооны өрчөд хураачаар 9-ийг 30-ын 10-ыг хуваах нь 2. За тэгэхээр 45-аас 10-ыг хасгаар 35 янз гээд за ингэж хийж болно гэсэн үг байна. За 7 2025 гэсэн тоо хичнээн хуваагчтай вэ гэж байна. За 2025 бүгдээ анхны тооны өрчгөн задлаа. За цифр дээр нэмсэн чинь 9 гарч ин тэ тэгэхээр манай энэ тоо 3 тугаагдах юм байна. За 3 тугахаар одоо 2025 бүгдээ 3 тугахаар 3618 22 ихээр чинь 36 3721. За тэгэхээр 15 гэхээр 5-аар өгөөд 675 юм байна. За дахиад цифрүүд нэмсэн чинь 3 тугаагч байна. Тэгвэл дахиад 3 тугаач тий. Тэгэхээр энэ маань 225 байна. За дахиад 3 тугааж юм чи бүгд 225 3 тугаач. Тэгэхээр 3721 гээд 15 чинь 5-аар өгөн тэгэхээр 75. Дахиад 3 тугаач. За одоо 5 тугаагаад за ингээд 5 тугаагаад 1. Тэгэхээр манай 2025 маань 3-ын 4 зэрэгт 5-ын 2 зэрэгт. За хичнээн хуваагчтай вэ гэхээр бүгдээрээ анхны тооны өртгөн задлчаад зэрэг болгон дээр нэгийг нэмээд за 2 гэсэн зэрэг болгон дээр нэгийг нэмээд үржүүллээ. Инхээр хуваагчдын тоо гарна. Тэгэхээр энд 5, энд 3 гээд манай 2025 маань 15 хуваагчтай юм байна. За энэ маань ер нь яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь манай анхны тооны өртгөн маань 3-ын 4 зэрэгт 5-ын квадрат юм байна. За тэгвэл 3-ын 4 зэрэгт гэдэг маань 3-ын 0, 3-ын 1, 3-ын 2, 3-ын 3, 3-ын 4. За дараа нь 5-ын квадрат гэдэг маань 5-ын 0 зэрэгт нэмэх нь 5-ын 1 зэрэгт нэмэх нь 5-ын квадрат хүртэл гэвчиж. Тэгээ одоо бүгдээр яасан бэ гэсэн чинь энийг хаалтыг задлаад үржүүллээ. Энэ гишүүн тус бүр нь манай 2025-ын хуваагч болно. Тэгэхээр би одоо энэ маань хэдэн нийлбэр гэхээр 5, энэ маань хэдэн огч 3. Тэгэхээр энэ 5 тоо бүрийг энэ 3 тоотой хослууллаа. Ингээд манайх 15 хуваагч хийнэ. Бүх нийлбэр нь манайх хуваагч болно гэсэн үг. За дараа нь 5 ба 6-гийн альтанд нь ч хуваагддгүй 2 оронтой тооны нийлбэр. За хуваагддгүй тоог нэмжсэнээс хуваагддаг тоог нь олсон гэж бүгдээ тий. За 2 оронтой тоон дотор 5-д хуваагддаг тоо. Манай 2 оронтой тоо маань 10, 11 гэх мэтлэн явсараад 99 төр тусна тий. За ийм тоо хэдэн шиг байгаа вэ гэхээр А, B 2 оронтой тоо маань А-гийн оронд бүгдээр 0-оос босч 9 цифр, B-гийн оронд 10 цифр аруулаа буюу ингээд 90 шиг тоо. За ингээд 90 шиг тоо. Эсвэл бүгд 99-өөс урд байгаа 9 тоогоос 90 тоо гэж олсон ч болно. За одоо тэгвэл бүгдээрээ эндээс 5-д хуваагддаг тоо хэд байгааг нь олъё. За 2 оронтой тоо маань 90 10-аас ахуулаад 99 төр тусна шүү дээ. Тэгэхээр 5-д хуваагддаг тоо маань 10, 15 гэх мэтлэн 95 дээр тусна. За энд хэдэн шиг тоогоо олохын тулд бүгдээрээ хамгийн арын гишнээс хамгийн ихний гишнээ хасаад 5 тоор нэмжим чинь 5 тоогаад 1 нэмэхээр шиг гэнэ гарна. Тэгэхээр 85-ыг 5 тухаар 17, 1 нэмэхээр 18 шиг тоо байна. За 6 хуваагдах тоо маань болохоор 12, 18 гэх мэтлэн явсараад 96 дээр тусах юм байна. Тэгэхээр би 96-аас 12-ыг хасаад 6-6-аар нэмжим чинь 6 тухаагаад 1-ийг нэмчих. Тэгэхээр энэ маань 84-ийг 6 тухаагаад 1-ийг нэмэх юм шүү дээ. Тэгэхээр 84 маань 6 тухаахаар 14 60 24. За ингээ 1-ийг нэмлээ 15 шиг 6 тухаагт тоо юм байна.
За тэгвэл хоёуланд нь зэрэг хуваагддаг буюу 5 6 2-ийн хамгийн бага эрхээ хуваагдах чинь 30 те 30-д хуваагдахтай хэд байгаа юм бэ гэж чи надад энд ингээд 3 шиг байгаа юм шиг. За тэгвэл одоо бүгдээ явах гэсэн чинь эндээс нийт одоо нөгөө тоонуудаа нэмэн те. За тэгэхээр би энд нэг том зан бод. За энд доотлын зан бодчих. Дараа нь энэ тоогод бусд мотч те. За одоо би яасан гэсэн чинь нийт 2 оронтой тоолъё. Нийт 2 оронтой тоо маань болохоор 10 11 гэх мэтлэн 99 хүртэл. Тэгээд энэ нийлбэрээ олцоод тэндээс бүгд юу хасах юм гэсэн чинь хуваагддгийг. За 5 хуваагддаг тоогоо хаснаа. 10 гэх мэтлэн 95 хүртэлх нийлбэрийг хаслаа. За дараа нь 6 хуваагддаг тоонуудынхаа нэмжээд хасчнаа. За тэгсэн чинь яасан гэсэн чинь надад нөгөө энэ 30 60 чинь энэ доторч 2 дасгдсан юм шүү дээ. Тэгэхээр бүгдээр буцаад 30 60 93-аар нэмээд өгвөл манай яг олгож исэн нийлбэр маань гараад ирнэ. За тэгэхээр одоо энийг олноо. Манай энэ арифметик пресс маань 90 шиг гишүүнтэй хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүн нэмээд 2 туагаад хэдэн шиг тоогоор орчуулж байна. За тэрнээс манай одоо энэ 5 тоогод маань хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүн нэмээд 2 туагаад хэдэн шиг байгаа вэ гэсэн чинь 18 шиг. За 12 туаагддаг тоо маань хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүн нэмээд 2 туагаад энэ маань 15 шиг тоо. За сүүлийн 3 маань болохоор шууд 180 гэдэг юм чи. За инхээр манай хариу гарна гэсэн үг. За тэгэхээр ингээд нэмэхээр чинь 109. Тэгээ энэ хэрийг хураалаа 45. Хасах нь 105. За энэ хэрийг хураалаа 9. За энэ хэрийг нэмэхээр чинь за би 2 туагаад нэмчи. Гişүрл 2 туаачаа 6 дээр нэмэх нь 48. Тэгээ 15-аар урьдчилээд тэгээ 180 нэмчи. Тэгэхээр манай нийлбэр маань хэд болох юм гэсэн чинь нийт 5 оронтой тоонуудын тоо маань 2 оронтой тоонуудын нийлбэр маань хэд болох вэ гэсэн чинь 109-ийг бүгдээрээ 45-аар үржүүлэхээр 4905 юм байна. За энэ бол бүх 2 оронтой тоонуудын нийлбэр. Тэрнээс одоо би 5 хуваагддаг тоонуудын нийлбэр маань хэд байх гэсэн чинь 945 юм байна. За дараагийнх нь болохоор бүгдээрээ 48 дээрээ 6-ыг нэмэхээр чинь 54 болно шүү дээ. 54-ийг 15 гэхээр 810. Энэ бол 6 хуваагддаг тооны нийлбэр. Тэгээд 180 нэмэхээр манай хариу гарах юм шүү. За тэгэхээр одоо бүгдээр 4905-аас 945 хасаад тэгээд 810 хасаад тэгээд бүгдээр 180 нэмээд өгч. Тэгэхээр манай энэ нийлбэр маань 3330 байх нэ. Үдийг 2B үсэг зэрэгцэж ороогүй байхаар хичнээн анзаар хинүүлэн тавьжлахаа гэж. За тэгэхээр бүгдээ зэрэгцэж нийт боломжоо олоод тэндээсээ зэрэгч орсноо хасчих тий. За нийт боломж нь болохоор бүгдээ юу гэхээр энэ бол тавталтай сэлгэмэл тий. Ингээд нийт 5 үсэг байраа сэлгэж байна. Тэгэхээр нийт боломж нь 5 факториал А үсэг 3 удаа байраа сэлгэхэд энэ 3 дотор байраа сэлгэхэд бол ялгаагүй харагдана шүү дээ. Тэг өрчин Б үсэг 2 шиг. Эсвэл энийг бүгдээ юу гэж хэлж болох вэ? C5 байрлалаасаа 3 байрлалын сонгоод тэр 3 байрлалтаа Агаа тавьчих. Нөгөө эрт нь Б-гээ тавьчих гэдэг. За энэ нэрийг адилхан байгааз. За тэгэхээр энэ маань 5 хүртэх тооны 3 хүртэх тооны үчирт хураачаар 4-ийг хүчин 5 хуваах нь 2 буюу нийт болохоор биднэрт 20-ыг хуваах нь 2 буюу 10 янзын бүгдээр үүсгэж чадж байгаа. Тэгээд зэрэгцэж 2 б өсөрч ороогүй гэж. Тэгвэл би зэрэгч орсыг олчих. Тэгэхээр 2 б өсгийг нийлүүлээд 1 үсэг гэж үзээд тэгээд энэ 4 үсгээ байрсэлгэж. Тэгэхээр 4 үсэг байрсэлгэх боломжийн 4 факториал А үсэг 3 шиг байгаа чинь 3 факториал. За 3 хүлэх тооны өвчт хуваахад 4. За тэгвэл би нийт боломжоосоо 2 б өсөг зэрэгч орсыг хасчихаар зэрэгцэж ороогүй 6 янзны. За сүүлийнх нь болохоор 19 сурагчийн жинг хэмжихэд өгснөсөнд өгсөн байлаа тодорхойлогдсон бол мод бүлэг. Мод бүлэг гэдэг бол хамгийн их давтамжтай. Тэгэхээр 5 гэсэн давтамж энд хамгийн их байгаа учраас манай мод буюу модонд орж байгаа бүлэг маань энэ бүлэг байна.